Хэмжээ асуудлын талаар бас энэ чухал асуудлыг хөндөж ил тавьж байгаа хэвлэл мэдээллийг төлөөлөлтөө хэвлэл мэдээллийнхэндээ бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ өмнөөс тэдний гэр бүлийн өмнөөс бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлье. Үнэхээр гэрээсээ гарч чадахгүй байгаа болохоор тэдний эрх ашиг бол өнөөдөр болтол маш их хөндөгдөж ирсэн. Энэ талаар маш олон удаа ярьсан. За төсөв хилэлцэх үеэс эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань ядуурлын төвшнөөс доор амьдарч байгаа тул энэ иргэдийн асуудлыг шийдэж өгөөч гэж удаадраа хүсэл тавьсан. За ерөнхий сайд Замдан шатаар Монгол улсын их хурлын дарга амар уйсгалан булган туяа за намын бүлгийн дарга нар руу нийгмийн бодлогын байнгын орооны дарга төсвийн байнгын орооны дарга гэж шатанд нь шаардлагыг хургуулсан. За ингээд өнгөрсөн чуулганаар та бүхэн мэдж байгаа 5 дахь өдрийн чуулганаар бол одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийг нэмэх, тэтгэврийг нэмэх асуудал ороод эхний удаа 66 гишүүн дэмжиж 34 гишүүн татгалзснаар босч ирсэн. Гэхдээ дахиад энэ дээр одоо шадар сайд гүйцэн боловсруулах чиглэл авъя гэсний дагуу гүйцэн боловсруулах чиглэл аваад өнгөрсөн хагас сайн, бүтэн сайн, өнөөдөр өглөө гэдэг ингээд төсвийн байнгын орооноос гарсан ажлын хэсгээр тасралтгүй энэ талаар ярьлаа. За ингэж яриад өнөөдөр цаг үе маш хүнд байна. Эмч нар ч гэсэн гадаа бас жигсэж байна. Энэ асуудал хоцроод байна. Төсөв маань хүнд байна гэсэн одоо шалтгаануудыг маш ихээр тооцлоо. Тэгээд нөгөө талдаа гэвэл бас тодорхой хэмжээнд бид нар тохиролцолд хүрч чадлаа. Энэ тохиролцоонд хүрсэн энэ одоо мэдээгээ та бүхэнтэйгээ хуваалцах гэж бүгд ингээд дуудсан юм аа. За тэр нь юу вэ гэвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж бол дотроо хэдхэн төрөл байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх хүүхдэд олгох асаргааны тэтгэмж. За гуравт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ харж байгаа асран хамгаалагчдын мөнгө гэдэг. За тэгвэл энэ удаа бид нар одоо төсвийн ажлын хэсгээр тохиролцсон нь бол за хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдийн асаргааны тэтгэмжийг уг нь 6% гэж ярьсан. Тэгээд 6%-ийг 8.6% болгосон байсан. Энийг 20% болгоход бол нэмэхээр ямар ч байсан ажлын хэсгээр тооцоолол оруулж нөгөө талдаа гэвэл тэр 20% болгоход нийт 30 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдж байгаа. Энэ асуудлыг хаанаас хасах вэ? Би олон удаа хэлсэн зам уйлдгүй, барилга уйлдгүй, барилга өвддгүй. Тэр утгаараа зам барилгатай холбоотой төсвүүдээс 30 тэрбум төгрөгийг хасаад хөгжлийн бэрхшээлтэй хүний хүүхдийн асаргааны тэтгэмжээр 20% нэмэгдэл буюу 80 мянган төгрөгөөр ямар ч байсан эхний ээлжинд нэмэхээр боллоо. Хоёрдугаарт гэвэл энэ асран халамжилж байгаа иргэдийн талаар дараагийн ээлжинд дахиад орно. Энэ бол эх жилийн төсөвдөр орж ирээд энэ мөнгө маань дахиад 20 битгий байгаа тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ? Хариуцлага юу байх вэ гэдэг дээр илүү их яригдах ёстой асуудал байгаамаа. Тэр 2026 оны төсөвдөр бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчийг Уг 26 оны төсөвдөр бол ерөөсөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн болоод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн мөнгө нэмэгдэж байгаа гэсэн. Асран халамжлагч нарын мөнгийг үл энэ удаа нэмэх их үүсвэрийг гаргаж чадсангүй. Тийм болохоор хойшоо тавилаа гэж хэлсэн. Гэхдээ энэ бол ингээ хойшоо тавигдах юм биш. Энэ бол дараагийн оны төсөвдөр бүр бие дааж дахиад орж ирнэ. За 397 мянган төгрөг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ мөнгө маань 80 мянгаар нэмэгдээд 477,500 болж байгаа. За тэгээд энийг бас хамтдаа энэ асуудлыг дэмжиж явсан сэтгүүлчдтэй баярлалаа. Дахин хэлээ сэтгүүлчдтэй баярлалаа. Бас улсын их хурлын гишүүдтэй Саранчлуун, Эрдэнэбат, Гам Төмөр, Одон туяа, Мөнх уйсгалан гишүүдтэй бас их баярлалаа. Үргэлж дэмжиж явсан энэ хүмүүстээ их баярлалаа. Дашрамт хэлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол халамж банк хүсдэг хүмүүс биш шүү. Тэднэрт хүртээмжийн асуудлыг шийдэх юм бол ажил хөдөлмөр эрхэлдэг. Тэгээд нийгмийн харилцаанд орж бусдтай л адилхан байхыг хүсдэг тийм иргэд байгаа. За их баярлалаа. За.
Шинэ сая тэтгэгчний аль биесний нэршлэн юу гэж явна. За. Тэгээ